2026 оны төсөв батлагдсан. За өмнөх оноотой харьцуулах юм бол энэ жилийн төсвийн хамгийн гол одоо давуу гэдэг юм уу эсвэл онцлог гэдэг аваад үзчих юм бол ард түмнийхээ саналыг авсан гэдэг ийм зүйлээр жага шүү дээ тийм ээ. Тэгэхээр та одоо яг мэргэжлийн үнийн хувьд бол энэ 2026 оны төсвийн онцлог, давуу, сайн муу талыг яг юу гэж харж байна, юу гэж дүгнэж байна? Бас алдаа оноогоо цэгэнж зөв буруугаа ялгаж салгаж ирэмбэлж яг чадсан уу? Тэгэхээр одоо ингээд 24 оны тодтгол 25 оны төсөв одоо ингээд 25 оны тодтгол 26 оны төсөв гэдэг ингээд 4-5 богинохоо хугацаанд 4-5 төсөв батлаад үзчихлээ л да. Тэгэхээр 26 оны төсвийн нэг л давуу тал байгаа. Орлого зардал хоёрыг огцом өсгөөгүй. Одоо өмнө нь 24 онд ч огцом өсгөж байсан, 25 онд ч огцом өсгөж байсан. Тэгээ огцом өсгснээ дараа огцом бууруулах ийм одоо төсвийн тодтголууд хийжсэн. Тэгээ ингээд тодтгол буугаад орлогоо бууруулчихлаар нөгөө баахан одоо хөрөнгө төслүүд царцах эрсдэлтэй болдог. Энэ нь эргээд цаашаа явж чаддгүй өртөг зардал нь өсдөг ч юм уу. Ингээд одоо гацдаг ийм байдал байгаа. Гэхдээ хэдийгээр ингэж өсгөж бүр одоо орлогоо тодорхойлоогүй ч гэсэн ер нь бол одоо төсөв бас л одоо тодорхой хэмжээгээр бол төсвийн орлого биелэхгүй тал руугаа явж байна. А дээрэс нь энэ удаагийн онцлог бол одоо багш эмчнэрийн нөгөө ажил аялалтаар одоо цалин нэмэх шаардлага тулгарсан. Тэгэхээр ер нь яг бид нар нөгөө багш нарын ч бай, эмчнэрийн ч бай үндсэн одоо эдийн засгийн тогтолцоонуудын одоо тасралтгүй сайжруулж үр ашиг, үр дүнгийн бүтээмжийг нэмэгдүүлж, цалин өсөн ч гэсэн байнга одоо хянаж зохицуулж байгаагүй ингээд оргицсан байхлаар чинь гинтийн ийм асуудлууд бас гарч ирэх нь аргагүй. Тэгээ өнөөдөр одоо тулгамдж байгаа асуудал бол яалтчгүй эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудал яригдж байна. Одоо тухайлбал эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол манай эмнэлгийн тогтолцооны нэг хэсэг болчихлоо шүү дээ. Одоо орон нутгаар явж байхад хаанч очсныг 10 хүн үзээд даатгалын мөнгө дуусчлаа гэдэг. Тэгэхээр бид нар энэ эрүүл мэндийн тогтолцоо маань өөрөө хэдэн удаа хэнийг яаж үзэх юм. Энэ яг одоо суур төсвөөс гарч байгаа зардлаараа тогтолцоогоо яаж бүрдүүлэх юм. Тэрнээс тодорхой хэсгээс нь дээш нь одоо эрүүл мэндийн даатгалаараа юугийн санхүүжүүлэх юм гэдэг энэ үндсэн суурь тогтолцоогоо одоо зөв болохгүй бол даатгалын тогтолцоо маань эрүүл мэндийн тогтолцооны нэг хэсэг болоод тэр чинь одоо иргэдээс цуглуулж байгаа мөнгө шүү дээ. Тэгээ ингээд иргэдээс цуглуулж байгаа мөнгө чи эрүүл мэндийн үндсэн тогтолцооны нэг хэсэг болохоор ягаад ч тэнд хүрэх боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн даатгалын тогтолцоо гэх зэрэг нь суур одоо үзүүлэлтүүдэд бид нар бүр угаар нь нэг сан шийдэхгүй бол энэ жил болгон дахиж ингэж асуудал үүснэ. Одоо бас энэ багш нар эмчнэрийн цалин тэтгэвэр цалин нэмэгдсэнтэй холбогдуулаад одоо төрийн албан агчдын цалингийн тогтолцоог одоо суураар нь авч үзэх зайлшгүй шаардлагатай ингээд олон одоо шин зүйлүүд энд гарч ирж байна. Тэгэхээр 26 оны одоо төсөв маань нэг талаасаа харах юм бол их огцом өөрчлөлт орсон. Зайлшгүй одоо олон суурийг шинжлэх шаардлага дагуулж байгаа юм л одоо төсөв боллоо гэж харж байна.